Цээж дүүрэн амьсгалах сэрүүн тунгалаг агаартай, цэнгэг усны ундраг, Төв Азийн зүрхэнд нутагтай хөх Монголын үр сад цэцэн мэрэгэн үзэгчид минь цэнхэр дэлгэцийнхээ өмнө амархан морилцсон уу? 21,000 төгрөгөөр дарцгалж 10 хоног амьдарч яваа Дархан хотоос бэлтгэсэн 7 дахь дугаараа хүлээн авна уу? Өнөөдрийн сонин хачнаас сонирдуулъя гэвэл өнгөрсөн 6 хоногийн туршид байгалийн захад наалаж хишиг буйныг нь хүртээ дамжсан гүн жирс ортоосоо нүүх ёстой. Тэд Дархан хотын MBM гэх тухлаг, тоглох зочид бодолд үлдсэн өдрүүдэд өнгөрөх болно. Тэгээд хүний амьдралд нэг их зүйл хэрэггүй дээ. Харин хоол бол зайлшгүй хэрэгтэй шүү. Хоол бол урлаг юм а гэдгийг энэ суралд харуулж яваа эрхэм хоёр тогоочийнхоо энэ өдрийг эхлүүлцгээе. За нөгөө нэг алдарт шөлөөрөө өнөөдөр одоо би бяцхан өрсүүдэд очиж иргэн. За Дарханд авчираад байрлуулсан байгаа учраас за үр хөвгтүүдтэйгээ уулзна гэж бодсон чи шүн нойр хүрдэггүй. Тэгээ одоо нөгөө ингээд миний энэ нэг бэлзэн юмнууд ингээд цаг хугацаа маш их хэмнэдэг. Өглөө сайн юм иднэ өнөөдөр бол. Тэгээ өдөр нь идэх хоолоо болохоор сайхан төмстэй хуурах хийгээд үгүй ногоотой хуурах хийгээд аваа явчихна. Өчигдрийн нөгөө махны тал үлдэгдэл шүү дээ. Хоньны шулааны талаар нь хийсэн, шүлнийхөө талыг ашиглаж махаа шилнэжсэн. Дахиад хийчихнэ. Өчигдөр болохоор нөгөө пробиотиктэй будаатай шүл идсэн байгаа. За өнөөдөр болохоор нөгөө энэ уяг байлгах үүднээс за бас замд явах учраас за нөгөө нэг алдартай цаахан нөгөө өхрийн булууны ясны мөлжүүрээ дахиад махан дээрээ бас нэмж өгнө. Нөгөө нэг надад нөгөө хаягдл байдгүй маа гэд би нэг өглөөд идэггүй юу. Энэ буянт малаас бол амьсгалаас нь бусдыг ашигланаа. Өчигдөр хүртэл тийм биз дээ. Малын арь ширийг яаж гоё боловсруулад үндэсний үйлдвэрлэгч брэнд 50 жилийн түүхийг бүтээсэн мэн те. Тэгэхээр аливаа зүйлийг олж харж тэрийгэ технологи ажиллагаанд шилжүүлж төгсжүүлэх хувилбарт орох юм бол гутал хүртэл хийцэн билээ шүү дээ. Тэгээ бодохоор амар гоё багталтай байгааз. Тэгэхээр бол миний энэ одоо өнөөдрийн 21,000 reality show-нд орж байгаа энэ нэвтрүүлгийн маань утга учир бол цаашлаад бүр илүү гоё төгөлдөрж ш тэ ард түмэнд бол энэ яс махны ясны мөлжүүр тэ дээрээс нь ясны шүл гэдэг аминдын мэрц бодис уургийн хэрэглэг бүрэн хангадаг ийм бүтээгдэхүүнүүдийг цаашлаад яаж гоё өдөр тутмын хэрэглэнд хэрэгжүүлж болох вэ гэдгийг бол нүдтэй хүн олж харна гэсэн үг байхгүй юу энэ санааг 7 дугаар дээр би бүхэл бүтэн өхрийн те ясаар хоньны ясаар яаж хэрхэн те төгс амьдарч болж байна шим тэжээл эрдэс бодис тэгээд 0-аас бүх насныхын идэж хэрглэж хамгийн үнэтэй ашигт шим болсон бүтээгдэхүүнүүдийг яаж одоо хэрглэж болж байна бас өөрөө бас яаж те цуцахгүй байгаад байна гэдгийг одоо ингээд амьдралаараа би чинь одоо миний амьдралын хугацаа явж байгаа шүү дээ. Харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань нэгийг бодож хоёрыг тунгаах байхаа. Тэгээ миний хоол бол сэргийнэ. За одоо сайхан юу байна? Ногоотой уурга хийнэ. Одоо та нар маань харсан бол нөгөө солонгоо аштад хаягдл байхгүй гэж байгаа шүү дээ. Ширхэг зүснийг ч ашиглана. Ширхэг будаагч ашиглана. Тусас шүлийг ч ашиглана гэж байгаа байхгүй. Энэ бол шинэ ургацын төмөс байгаа байхгүй юу? Одоо хальслахгүй шууд гоё хальстай. Одоо та нар нөгөө нэг хальстай гоё ингээд нөгөө нэг ресторануудад ороход шаарсан байдэн штэ төмсийг идэж үзчихсэн мэт дээ. Яа баян хүн шүү дээ би. Одоо дахиад надад 2 луун байгаа штэ. Халан хуршууд малынхаа буян ингэж л хүртэх ёстой юм. Солонгон аашны хувьд малын амьсгалыг л ашиглаж чадахгүй байх, бусдыг нь бол ашиглаж чаж дөнгөнө гэдгийг өнгөрсөн дугааруудад ч харуулсан билээ. Байгалийн баялагаас гадна монголчуудын хамгийн том баялаг бол мал, түүнд суурилсан аж ахуй гэдгийг малын амьсгалаас бусдыг ашигладаг гэх энэ үг бэлхний харуулдаг. За өглөөний минь. За. Сайхан амарлаа. Өнөөдрийн нөгөө гүнж сортоос яваа Дархан хотын MB хотел буух та. Тэгээд тэрнээс өмнө 3 цагаас бодолтой буух юм билээ. Би ч одоо нөгөө хамгийн гол нь гоё юу авцсан баг шүү дээ. Тэгээд ямар л ямар гол юм штэ. Тэмүүгний чинь энэ одоо шүлийн сток гаргана одоо сток гаргана өнцөө хоод ямар нэгэн хоол стек одоо юу гэдэг соус ихэд бас ашиглаж болно.
Ховмон байх юм бол тэгээд юм хийжтэй. Манай ресурс ч бас их гоё. Ирээд гэр бүлэрээ амраад тийм ээ. Найз доктор амрахад ингээд ресурсээс хоол идэхгүй гэх юм бол болохоор байгаа байхгүй. Өөртөө сайхан ирээд хоолоо игээд нара Макси Бронсыг энэ сайхан шүл болцтой гоё ингээд. Хоньны мүлжүүрэн дээрээ нөгөө булууныхаа ясны нөгөө нэг тойг шиг болдог тэр юугаа мүлжүүрээ хийж байгаа байхгүй юу? Энэ шүлийг яг ингээд цэвэр ясны шүлнөөс гаргаж аваад ингээд тэгээд дээд зэрэглэлийн шүлэндээ орно шүү. Шимт хижээлийн тооцож үзээд дээр нь тэр булууны хоорондын мүлжүүртэй ороод тэгээд дахиад Макси пробиотиктойгоо хийчихнэ. Эндээсээ болохоор би юм тас хийсэн шүлэнд өөрөө дуртай гэж хэлсэн шүү дээ. Энэ ээжиж бас амтыг айгүй гоё сэргээж өгч байгаа. Ер нь ч буруудад ах юм баггүй өдөр гоё. Одоо бол миний тооцоололоор бол 10 хоног байтугай цаашаа амьдрах хангалттай байгаа учраас одоо жоохон юугаа махшүлөө жоохон цацаж хэрэглэнэ. Пробиотик, аминдим, ашигтай бактери, эрдэс бодис, уургийн иргэлээ төгс шингэсэн шинэ хоньны шүл. Тэр нь булууны мүлжүүртэй. Улирал солигдох энэ үед заавал хүртэх ёстой нэг хоол бол 21,000 реалити шоу нэвтрүүлгийн оролцогч Анандагийн энэ хоол юм. Яг миний хүсдэг амт байхгүй. Би бол хөдөлмөрч бүтээлч шинийг санаачилж чаддаг хүн болгоны хүндэтгдэг. Тэдгээр хүмүүсийн ард бол хөлс хүч, уур ухаан, амьдралд алдаж онсон бүх юм байдаг учраас тэр хүмүүсийн зүгээр оршиж байгааг би бол маш их хүндэтгэж хайрладаг. Тэгэхээр өнөөдөр ингээд гүнжил сорт гэдэг энэ хот хоорондын зам дагуу бас яг төвөөсөө хязгаарлагдмал суурьшмал бүсээс хязгаарлагдмал газар дэд бүтцээ ингэж хөгжүүлж ханнаас нь халуун ус гоожж, халуун хөт ус нь гоождаг хүссэн цаг үед бол энэ бүх зүйл нь гэрэл захилгаан гадаа гарахад ногоон байгууламжтай дээр нь ороод ирэхэд юм сайхан тав тухтай эко орчинтэй ийм сайхан бүрдүүлэлт хийж бүтээн байгуулалтыг босгож бас бид нарыг эрчтэй хүчтэй байлгаж эрүүл агаарт энэ гоё нэвтрүүлгийг бас төгс болох хүн цэнийг бүтээж чадсан гүнж ресортынхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Шинэ ургацын төмөсний өнөр мөнөр гоё нөө гоё. Шинэ ургацын ногоогоор шинэ хоньны махаар шимтээ бүхнийг хослуулан тамир тэнхээгээ тэтгэн сууна. Бас өөрөө идэхэд За ингээд 21,000 reality show-ны маань 7 дахь өдрийн өглөөний хоол, за ясны шүлтэй, булууны мүлжүүртэй, пробиотиктай хар шүл, за ингээд жигэнсэн ногоотой хуурга, за энэ өдрийн хоолндоо жигэнсэн ногоотой хуурга, за пробиотиктай шүлээ авч гарах нэ. За ингээд 7 дахь өдрийн өглөөний цай, өдрийн хоол.
Төмөсний амт ямар гоё юм. Хүүхэд байхад манай өвөө эмээгийн хашаанд нь байлангийн ардталт ингээд гоё нэг шинэ хөрсний өнөр өгдөө штэ. Төмөс ургадаг. Төмөслөө ингээд түүж аваад төмөстэй гоё хуурга төмөстэй ногоотой шүл. Төмсөөр шарж иддэг. Тэр үеийн тэр гоё амттай шүлний амт намт одоо ер нь төмөсний амт арай султцсан юм шиг санагдаад байна надад. Байгалийн хишиг. Тэгээд энэ чинь шинэ хоньны мах шүү дээ. Жинжер латтайгаа унаа. Хоол янз. Хоолны араас. Энд ч одоо баг десерт юм шиг уйгөө энэ ч юм бас. Бас нөгөө хордлого тайлдаг. Тийм шүү дээ. Хоос одоодтой бол тэгээ толгойр ажиллахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? За ингээд хөдлөе да. Шүдэ уучна. Ээжийн хувьд бол бахархалтай охин байх. Би бол ээжийн хувьд бол бахархалтай охин. А миний хувьд бол тэр мундаг ээжээс гараад те миний ээж одоо бидний төлөө залуунаасаа зориулж явж байгаа. Миний одоо өнөөдрийн энэ амьдрал бол тэгээ амар амгалан тайван байлгаж би чадаагүй дээ би өөрийгөө ачлал муутай гэж бодод байгаа юм. Яагаад вэ гэвэл одоо хүний амьдралыг бид нэр таахгүй штэ. Би ч гэсэндээ өнөөдөр ийм олон түмний те сайн муу хоёр үгийг те аль альныг дааж явж байхдаа тэр болгоны нийгмийн сенсацийн дундуур ээжийн маань сэтгэл зүрх өмөрч имэрж байгаа те өмөрч байгаа зүдэрж байгаа. Тэрийг бодохоор би өөрийгөө бас хичнээн амьдралын төлөө тэмцэж байгаа хүчтэй ээж хүн болж явж байгаа ч гэсэн тэр хооронд би ээжийнхээ унтах нойрноос нь хомсолж 50 амгалан байх сэтгэл зүгийг хямрааж байгаадаа бол би бол өөртөө бол жоохон сэтгэл дундуур л байдаг. Ээж байх төлөө ээжийн мундаг хүчрэх нийгмийн те сайн сайхан зүйл нөлөөлж чадсан соён гээрүүлэгч байхын төлөө би тэгтээ тэр хүний бол хаана чүрхгүй л дээ. Гэтэ бол тэрний төлөө бол тэр одоо зам жимийг бол боловчгүй тэр зассан замыг бол те тоост харуулчихгүй гэсэндээ л өнөөдөр одоо би өөрийгөө залуу насныхаа эрч хүчээр сайн муур хуулингийн дагаа явж байгаа гэж бодож байгаа шин. Надад бас төлөвлөсөн амьдралын те зориг хэмнэл байгаа. Тэгээ бодсон эхлэх зэг төгсөх зэг тийм бидтэй бүх юмыг одоо юу гэмдэ цэгцлэх цаг хугацаа бол ер нь бол
дөхөө дуусаа шовтарж байна гэдэг шиг би таныхаа одоо энэ сэтгэл зүг аль болох одоо хямраахгүй байхын төлөө аль болох одоо бодож төсөөлснөөс нь дали одоо юм зүйлүүдийг гаргахгүй байхын төлөө ээжийг аль болох хямрааж сэтгэл зүйн тавгүйдүүлэхгүй байхын төлөө охин хичээнэ маш их хичээн. Тэгээд одоо өөр хүүхдүүд маань ч гэсэндээ хөөрхөн болж байна. Тэгээд ээжтэй бас анхаарал тавьмаар байна. Одоо би бас ээжтэй маш сайн одоо ачилж эрүүл мэндийн төвшөнд нь одоо ойр вэж хамтдаа ингээд цаг хугацааг арай түлхүүн өнгөрөөж сайхан хоол цайг хийж өгч ээжтэйгээ бас байх цаг хугацаа охин одоо нэмэгдүүлнэ. Тэгээ бас ямар ч байсан миний охин болж дээ сайн байна да гэдэг. Тэр нэг амгалан сэтгэл зүг бас би болгож өгнө хойчтэй. Би бол ээжигээ бол бидний төлөө ямар их одоо дүү тэрийн төлөө ямар их одоо цаг хугацаа залуу нас хамаг бүх зүйлээ амьдралаас мэдэрч болох бүхий л зүйлийг одоо хойшин тавиад зүтгэж исэн. Тэр өвгөн цэнийг бол хүн болвол өөр хөхөд төрүүлээд өөрөө амьдрал дээр буухаар л ойлгох юм бэлээ л дээ. Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай. Нуур хүртэл шуудаа хүлийн эзгүүрхдэг энэ хорвоод нүглийн дундах ганц бурхан ээжигээ хайрлаж яваарай. Ээж хүн эцэг их хүн гэдэг бол хизээч бас буруу зүрх хардгуул юм байлээ. Би бол ээжийнхээ амнаас зүрж яваад болвол ээжийнхээ хэлсэн харсан амьдралыг харсан тулсан тэр өнцгүүдээс нь зүрж яваад бол нэлээд одоо алдаатай шийдвэрүүдийг бас гаргасан. Гэхдээ тэр алдаатай шийдвэрүүд бол надад амьдралд их ухаарл өгсөн. Бас яг хөө тэрийгээ тэгэл даах гал бас амьдарчлаа л да. За, гадаа халуун байна. Тэгээ дотор нэг яваад үтчих тийм үү? Энэ хуучин зах нь. Энэ хуучин захтны хайртай болоод байгаа. Энэ бол юу ч. Хуучин зах нь бол арай хямд өгдөг юм байна. 600 төгрөг өндөг. Энэ студийн ямар үнэтэй? Хэлнэ үү? Хэлнэ арав. Энэ өөрийн хоньны шир зарддаг юм болоо гэж. Шир зарддаг юм болоо. Баггүй юу? Кичэн дээр. За баярлаа. За баярлаа. Гүг ер нь шир авсан чи би ч одоо байшин дортоор амьдчих гэж шүү, тий? Тийм. Тэгэхээр одоо надад хуухлахад хэцүү юм байна. Тэгэхээр ямар хотод ирчээд одоо байшингийн буланд гадаа гэдэг хүн нэгтгэв шиг байх юм биш. За тэгээд ер нь бол юу яа дөө нэг махуулных гайгүй бах. Тэгэхээр би юу яа? Өндгөө авъя. Тэхөө. За өндгөө авъя. За надад бол луун ногоо бол байгаа. За өндөг авчи да. Өндөг аваад за хэрвээ будаа гайгүй бол бас нэг будаа авчулах юм. Сайн байна уу? Танад дэлгүүрийн амтанд ороод байна шүү дээ. Өндөг байгаа юу? Өндөг хэдөө? 530. За юу яа тхөө нэг өндөг авъя. За тэгээд гурил биш будаа байдаг лөө. Хилийн суулгаатай юм тий. Грамлахгүй тий. За таахгүй. За энэ нэг помидор тавьд үзчих юм да. Жохон өөрөө төлшүүлнэ.
энэ дээр тавьчих уу? Бийээ. Тийм үү. Хэд болчихсон? 400 төгрөг. 400 төгрөг. 1000 болон 1000-аас тийш. Тэгвэл нэг аюу ярьчлаа шүү дээ. Тэгвэл ингээл 30 төгрөг 500 1030 төгрөг шүү дээ. За тэгээд манай Instant Card мэдж байгаа шүү дээ. Бүр мэддэг болцсон. За тэгээд өнөөдөр 1030 төгрөгөөр өндөг помидор авлаа. За тэгээ өндгөө гоё өндөг идмээр санагдаад. Одоо өндөг помидор гоё орой сайхан идэх сэмчтэйгээ хуураад өндгөө болохоор би гоё юу ячнаа. Жигнэд аривжуулаад идэнэ. Одоо нэг гоё тийм уург болгож идэнэ дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. May thy knife chip and shatter. Бада. Сэмэнэ үү? UB комедигийн Батаман уу? Тийм ээ, Батан. Та сэмэнэ үү? Худалдаа хөгжлийн банкны маркетингаас ирж байгаа маа. Танд хамтран ажиллах санал тавих гээд. Сайн байна уу? Хамтран ажиллах боломжтой. Та манай Instant Card-ны хэрэглэгч болсон санал тавьж байгаа маа. Би ч Instant Card-ийн хэрэглэгчтэй. Манай Instant Card-ны кэшбэкийн сурчлагын тоглох боломжтой байгаа манайхаа. Таныг тоглох саналтай. Тоглоно. Та өнөөдөр ирэх боломж байгаа юу? Танилцсаа байгаа л уу? Өнөөдөр гадаа чи ирсэн байна. За болтлоо байх. Та Instant Card-аараа Amazon, Netflix, Spotify, Steam болон Taobao сайтуудаас худалдаа авалтыг тутамд 10% кэшбэктэй. 10%. Мэ буцаагаад 10% ав. Энэ бол Instant Card. Болчихно. Загтээ. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Bubbly, healthy and fun. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Matcha latte. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан эхийд цор ганц антибиотик төсвөртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, ходоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Matcha ginger latte. Нэвтрүүлгийн ивент итгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Ивент итгэгч дархлаа дэмжиж зүрх дулаацуулна. Ginger latte. Дананда хаа хүрч явна вэ гэж юу? Алагхан үрээ санах эхийн сэтгэл дэвэрч алдраа бяцхан үрсдээ яран явна. Тэсээ миний сайхан үрсүү сайхан уу?
Барбарка болж юм уу да? За сайн байна уу? Сайн байна гин дүү. Сайн. Не. Барилчин бийтэй миний хоёр хүүхэд чинь. Ба. За наашир. Нүдний шилээ авах юм уу? За. На. Миний ихтэнэр ухааны ундраг. Миний бол чарайлгийн борхон. На. За. За гоё амарж гин үү? Ээжигээ сансноо? Сансноо. 21,000 шоуны туршид хонгор үрсээсээ холдсон сансан сэтгэлээ тэр ийм дэвтэж байна. Хэдий 10 хоногийн туршид инхри бяцхан үрсээсээ хол байгаач энэ хугацаанд тэр сэтгэлээ дүүргэсэн учрал тохиож байна. Манай шоунд хүн үлсэтгэлэг, цангадгэлэг гэхдээ сэтгэлээ дүүргэсэн байхад энэ бүхэн замхран оддгийг үзэгч та мэдэх үзье. Товор алхлаа таадаггүйгээ тасадурда сэрх юм хомболж дэминийг Ич онаас атгах үдээд иргэдэг онаас ирэхэд өргөө татдаг минийч дүргөө зандаа бишээ татсан сайхан таттай араа тагсан үл гэцтэй ариухан цагаа оочин сүтгэхтэй Ямар гоё юм бэ? Ямар гоё. Хүний ирч хүч цэник гэдэг үе байдаг бол одоо тэрийг бол өнөөдөр бол үнэхээр дүүргчлээ. За ингээ үлдсэн хоногудтай бол зүр ирч хүчтэй байх. Тэр гоё энергийг авчиж байгаа байхгүй юу? Тэгээ сансан хоёр охиныгоо. Тэгээ миний охтод ч ерөөсөө миний үржээ сансан уу? Тэгтээ гоё юм агарт. Гоё ээжиг ажил хийгээ явж байгаа гэдэг мэдж байгаа тий? Мондаг штэ миний хоёр охин ястай мондаг. Ээжээ би тамда үгээ тамаатай ээжэм чамтас наач хайртай ээжээ би тамда тэнгэрээс том хайртай ээжинч бас чамда Нас чи хайртай. Ой, би чамдаа маш их хайртай шүү миний охин. Ич, онаа шатархад үлээгээд идгээд гундаад ирэхэд өргөө тасагдаг. Ич, дөрвөн зантай мишэл татсан сайхан наттай араа тагсан нут гэдэгтэй ариухан цагаан оожин сэтгэдэг. Гоё. Ээж нь чамдаа охиндоо маш хайртай шүү заа. За. Миний охин мондөг охин болоорой заа. За. Би чамаа маш их сансан шүү заа. За. Миний хөөрхөн алаг нүдэн гүнжихээ. Энэ сармас мармас энэ яатсан би. Бөбө зохио ийцэн. Бөбө зохио ийцэн юм уу? Тэгэд гайгүй юу? Өвдөх нь гайгүй нөө. Миний охин жоохон борлцсон юм уу? Тэгтээ хөөрхөн байна уу? Д витамин аваад. Ста мондөг биш үү? Охин үрсээ сансан ихийн сэтгэл дэвтэж, ингрээс нь зүгдэж ургасан цэцэгсийн бодол цэнгэн. Энэ л цагт эх үрийн холбоо, энэ орчлонгийн хамгийн төгөлдөр хөгжмийн зэмсэг, дуу алдам сэтгэлийн их шиг. Хүч энерги өгөх оюун бодлын зэвсэг гэлтэй. Охин үрээ хайрал, уул эрдэнэ нуудаг шиг хайрал, охин үрээ хайрал, ус загсаа цэнгүүлдэг шиг хайрал. Үндсэн газарт цэцгэн тэнгэрт үүн лүгэ адил санаж охин үрээ хайрлаа. За манай Эрк агч
За хуур агч хоёр маань ажилладаг. За энэ газар бол Тархан хотын бас нэгэн гоё шигтгэе болсон газар байгаа энэ шүтээ resort гэх. Тэгэхээр энэ газар бол ерөөсөө хүний амьдралын үхэл сэхэл дээрээс хамтдаа бүтсэн энэ байгаль орчны тогтцсон өвөрмөц учраас бас хүнд амьдрал бэлгэлсэн газар аахгүй юу? Манай ихч хөл хорионы үед бол маш хүнд коронавидод за тэгээ дээрээс нь зүрхний юм маш их алдагдаад эмч бол ерөөсөө зөвлөсөн шалтгаан бол маш сайн хүчил төрөгч ялгардаг орчинд очиж ээж тэнхэрнэ гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод байр саваа зараад зүгээр энд 5 антай гэртээ ирж энд бууж тэгээд эндээс одоо амьдрал нь цэцгэлсэн байдаг. Энэ бүтээн байгуулалт бий болсон байдаг. Тэгээд энэ болохоор маш сайн хүчил төрөгч ялгардаг учраас зүрхний имнэлийг дэмжиж өгч за уушгийн үйл ажиллагааг дэмжснээр за энэ хүнээс энэ их бүтээн байгуулалтыг босгох эрч хүч гарсан байдгийн. Хотод ажиллах боломжгүй учраас энэ ингээд амралтын газраар нээсээ. За тэгээд нээгээд манайх ингээд ажиллах гэсэн чинь нөгөө танилцал хүн амьтанд нөгөө танигдаж чаддаг мэдгүй. Тэгээ банкны зээл, машин тэр бүх юмаа зарцсан. Тэгээд бүр аргагүй тулаад тэгээ сүүлдээ нөгөө ямар хүнээс гоох вэ? Би одоо яах вэ гэж бодож байгаа. Солонгой ажлыг уусаа нэг юунд дагдаг байсан л та. Тэгээд нэг удаа нэг залгаад үзьгээ залдсан ч аваагүй. Тэгээ нэг мессеж зэвчтэй ингээд тастаад өгөөч. Би одоо ингээд Улаанбаатар хотоос ингээд Тарханд ийм амралтын газар нээсэн. Тэгээ 4 хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөртэйгээ амьдардаг гэдэг. Одоо бид нарт ингээд таниулах ингээд хүмүүст олон томдоо таниулж чадахгүй надад туслаад өгөөч гэдэг. Тэгээд манай дүү ирээд ингээд манай ингээд нэг маркетинг айгүй гоё болгож өгсөн. Тэгээд дүүдээ баярлснаа илэрхийлээд энэ 105 сард бид нар солонгоо ажилтаа зориулаад солонгийн 7 өнгөөр энэ асрыг барьж ингээд би энэ үнэнгээрээ л хэлцээ чинь үнэхээр ийм байна гэдэг ингээд намайг ингээд ойлгоод ирсэн баярлсан шүү. Баярлалаа. Одоо ингээд өөрөөсөө ингээд бүр ирдэг. Одоо бүр ингээд хүүхдүүд маань ч эднээс гаж хүлээдэг болсон. Тийм шүү дээ. Ингээд эрэхтэй дандаа 10-аас 14 хоног болдог. Угаасаа манад нөгөө тийм хүчил төрөлхч уушгины асуудалтай хүмүүс бол бүр багтаа 7 хоног амар гоё юм. Би бас нөгөө ээж тийшээ явахаараа ээж хүн чинь ар гэрлүүгээ санаа зовдсон шүү дээ. Тэгэнгүүт нөгөө 4 анны дунд доогитойгоо 2 хүүхдээ үлдээгээ явчихаар надад нэг гим хийсэн юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгээ ингээд Солонгос руу сар явна. Гадаадын одоо ажлуудтай үерээд байнгын шууд энд тавчраал 10-аас 14 хоног байлгаад амраагаал яг онгоцоор бууж ахад миний хүүхдүүд хот руу гэрлүүгээ буцаж таардаг байхгүй юу. Тэгэхээр бас ээж хүний хувийн зохион байгуулалтын дундуур бас энэ үйл ажиллагаа маань явж идэг. Тэгэхээр миний хувьд бол бас ажил амьдрал бүгднийг нь бас хоршууланхан амьдарч байгааг юм бас энэ хүрээлэл маань бас их нөлөөлдөг. За өнөөдрийн даалгавраас их сонирхолтой содон зүдрэгээтэй чимшиг даалгавар байна. За одоо ингээд айдын алга тогшоод одоо нэг л хөрхи айдын хүмүүстэй тохиролцоод одоо гэрт нь ороод хөрөгчөнд байгаа материалаар нь хоол хийх юм байна. За хоол хийх нь ч одоо яг материалаар гол нь айл минь хурдан олдоосоо нэг зогоохгүй болдоосоо зарим хүмүүс ч бас жоохон дургүй байж магадгүй. Гэтэ энэ авих манай дахны хүмүүс бол их айгүй юм лээ. За тэгээд явъя да. Тэгээд хамгийн түрүүнд эхлээд нэг энэ айлыг сонгож үзтiin билүү гэж бодлоо. Мастер тогоочийн хийсэн гарын хоолыг идэх азтай одтой тэр айл хаана вэ нү? Байхгүй юм шиг байна. Гэхдээ харин энэ ч бас их юутай юм байна шүү дээ. Бас хоржоонтой юм байна шүү дээ. Ингээд зүгээр ингээд би ч одоо анх хэл буруу юм бодсон байна. Эсвэл миний дугаар ийм их даалгавартай байгаад байна уу? За энэ айлыг нэгнүүдэд үзэл яа би. Энд хүн байгаа болоо. Хүнтэй айл байдаггүй дээ. Энэ хүн байхгүй. Хаалуу. Энэ хүн байх шинж байхгүй юм шүү дээ. Ой чочтой юм угаасаа. Надад бол боломж бол байна. Бохонд ингээд харж үзээд энэ уртлуур айлвал ишээ болохгүй энэ байшин байж байгаа очиж болно. Энэ бол үүдэн дээр машин байна гэдэг чинь хүн байна гэсэн үг. Энэ айлын эцдүүд нөө. Аа тийм үү. Дуудаад өгөөч. За. Самбано айлын эцнөө. За яна уустаа шууд яваад ороод тэнд хүмүүс яваад орчихгүй гэхээр шууд аваад ороод ирсэн шүү. За сайн байна уу? Сайн байна. За ер нь за дуустах сайхан уу? За би нөгөө 21,000 реалити шоунд орж байгаа байхгүй. Тэгээ нөгөө бид штэ 21,000 төгрөгөөр 10 хоног. Тэгээд болж байна. Тэгээд чангал байж та бас. Амар юм юу аах вэ? Тэгээд
Тэгээ миний хувьд тийм дарханд энэ 10 хоноод одоо энэ аваар дархныг бол сайхан нөхөлж идөө. Тэгээд миний гол эзэн зорилго даалгавар болохоор юу байхгүй юу? Айлд очиод тэгээд танаас онгорхоод хорно ороод ирсэн шүү. Тэгээд нөгөө юу яасан? Айлд очиод хөргөчнийх нь материалаар тэр айлын одоо танаа хөргөсөнд юу байгаа юм? Тэгээд тэр материал бас нэг хоол их даалгавартай байхгүй юу? Тэгээд танаас гэр бүлийн хоол чад би өөрөө л идэхгүй. Зүгээр үнэрт нь ингээд цад сүсээ зэлсэл гараа явах юм байна. Түүнийг шалгах шандас сорьсон даалгавар энэ үлээ. Харин хоол хийлгэх айл бол Азтай одтой гэхээс өөр юу гэх вүлээ? За энэ аасан гой том өргөжтэй. Бист яндатай амар том өргөжтэй юм тэгэхээр их юм байгаа гэсэн. Ямар гоё юм. За ямар ч гэсэн ингээд бэлэн гурилж байгаа юм байна. За яах вэ? Энд одоо юу вэ? Лемон айс байна. Ямар гоё. За тэгээд зүгээр янзын өргөж биш те. Өндөг зүгээр арай. Яраач танаас нь дахиад биш үү? Өхрийн дээ. Би дайнч болохгүй. Гэтэ үнэхээр амар шүүс асгардаг юм байна шүү. Одоо тэ хаалт ичээд өөрөө идэхгүй юу? Идэхгүй штэ. Идэхгүй. Амар өрөвдмөр байгаа шүү. Энэ бол зүгээр бодовсон яргадал байгаа байхгүй юу? Ер нь бол. Тий. Мөөгөө. Ноцор өглөг баригдах надад байнг дагаж явж байгаа болохоор. За. Энэ помидор. Таныг авах жоохон хөнгөн зуус маягаар болгоод идчихнэ. Одоохондоо идрээ гаргаад яг идэр нь бол гайг юм чинь. Гаргаа аяар болохоор би энэ үхрийнүүдийн бусад жимснүүдийг оруулаад юу ачаа салат хийчих гэж бодлоо. За гурил бол энэ чинь мэдсэн гурил үстэй авчулна тий. Энэ дээр хөлдөгцөнгөө тий. Ийм яндатай юм шүү. За би ч одоо нөгөө мэдээж хорголцсон цувын учраас ногоогоо ер нь жоохон том хэрчин. Тийм ээ. Хоёрын нууц шууд яа танилцсан бэ? Хоёр ч бүр 10 жилийн 9-р ангиас танилцаад үерхэд тэгэл явж байгаа юм да. Тийм үү. Маанаас бит хоёрыг тэнэг байхдаа суудсан та хоёр шиг л амар. Гоо тэр чинь гоё шүү. Нэг бол би залуучууд хэлдэг шүү. Нэг бол эртгэн суугаад үеийнхэн чинь хөлөө олж ядж захт нь олцсон бол гоё байгаа шүү. Одоо хоёр дөрөв үлдсэн бас мундаг шүү. Адар техник одоо юм биш үү? Одоо тайм биш үү? Баяр үргээ гараа ингэчихсэн. За баярлаа. Би ч өөрөө одонгийн хөхт байхгүй юм. Оо тийм. Тэгээ миний үе чинь нөгөө юу яасан шүү дээ. Одон ч нөгөө 5 хөхтэй гэж 2 дугаар удаа авдаг байсан юм манай ээж. Тэгээд одоогоор байсан бол 1 дугаар одон байх нь шүү дээ. 6 хөхтэй. Манайх чинь итгэхээс зургуулаа байхгүй юу? 6 эрэхтэй. Охин байхгүй. Хөө тийм үү. Тэгэхээр бас гоё байгаа ч дээ. Би энэ миний хамгийн дургу хоол их юу бол гурил зур. Тийм тэгэхээр одоо энэ сайхан бор гурил одоо 2 дугаар гурил те. Энэ сайхан бүх төрлийн гурил ч одоо хүний биед хэрэгтэй учраас ялангуяа би ч нэр идэхгүй л. Шиндэжлэл ярих гал өөртөө л холдож идчих гэдээсэн. Энэ гурил нь одоо юм яодын төвхөлтэй өгч юм яач вэ? За. Тэгээ амт чухал. Яваас галтойгоо солигдно гэдэг чинь бас хэцүү шүү. Арай хийж нөгөө өөрийнхөө галтойгоо гоё таарж исэн чинь. За ингээ гоё өрөм манай айлд бас гоё өрөм байсан. Тэгээд шинэхэн өрөм байнгут олзллаа бас ингээд өрөмтэй тий. За энэ талын хэрэглэе. За арайч бас муухай юмдаа бас айлын хамаг махыг энэ одоо минийхөр бол би энэ сар амьдрах мах, сар илүү амьдрах мах байна шүү дээ. Бас тэгэж хүний юмар хамаагүй хүүдгнээр яах вэ энэ чинь? Аа? Энэ чинь манайх чинь бас амбул жоохон цөөхөл юм байна. Гулаа шийдчихвч байж юу аа. Сайхан болж байна. За. Үнэрч байгаа ч. Янз үнэрч чинь да. За. Ингээ танаа гэрийн шинж оруулсан шүү. За юу. Төгчөөр бид ногоогоо иччихв. Ногоогоо хийнэ. Тохируулна шүү дээ. Тэнгууд миний тугадган цаас аваад. Тугадган цаасан дээр одоо сайхан айн нэч. Тугадган цаасан дээр гурлаа. Явахгүй нэг гурил минь бас доошо чулуундаа төлөгдөх учраас ойд одоо ингээд За таглие.
За ер нь бол хэрвээ магцах хэсэглэн байх юм бол чулуу сайн улаассан мохны чинь 15 минут л ажиллахгүй. 3-15 минут болчих. Тийм ээ жигнэгдээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо үед хөлдөө мах учраас жоохон нэг 20 минут орчим 25 минут болно. Монгол эрчүүдийн хамгийн хүсэмжит хоол бол цөөвөн. Махтай, ногоотой, байцаатай, гоймонтой гэж олон төрлийн цөөвөн байдгийг үзэгч та мэдэх үзээ. Харин энэ удаагийн цөөвөн Монгол үндэсний цөөвөн гэж хэлж болохоор байна. Хорхой хүргэм, хорхогтой цөөвөн гिचгвэл яадаг бол хөдөөхээр явхдаа туршиж үзэх хоолны нэр төрөл нэгээр нэмэгдлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. Ивент тэтгэгч бүх төрлийн найрлаганд төгс зохицох Altero. Гэрийн эсэх хувийн цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хатгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Гой хамгийн гой. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Matcha latte. Гэрийн эсэх хувийн цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. За тэгээ. За баярлаа. Үгүй над хоёрт бас баярлаа. Миний бас энэ ёндоо бас гоё хоёрт таарууллаа. And now and it's near, and so I face the final curtain. My friend, I said it clear. I state my case, which I'm certain I only left that smooth. I travel each every highway and more, much more than this. I did it my way. With regrets, I had a few, but then again, too few to mention. I did what I had to do. That's the truth, without exemption. I planned each charted course, each careful step along the byway and more.
than this. I did it my way. Yes, the times I truly knew when I've been on more than could chew. But truly know when there was done, I ain't on speeding on. I face it all. It's too the talk and in my way. Wow. Yeah. Баярлалаа. За баярлалаа. Биш би өстэй амар яндаад байгаа байхгүй юу? Би өстэй амар яндаад байгаа байхгүй юу? Нөгөө бас хоол ингээ би яг өөртөө ингээ надад зориулаад хүн анх удаа надад дууллаа. Надад зориулж тийм үү. Тэгээд бүр амар гой сэтгэл хөдлөж чинь. Тэгээд нөгөөний өссөн мэдрэгт тэр бүгд байхгүй боллоо. Тэгээд миний одоо ингээ сэтгэл санаа аюугаа ариуслаа. Тэгээд бас дүүдээ баярлалаа, хоёрдоо баярлалаа. Тэгээд би ямар азтай юм бэ гэж бодоод байгаа шүү дээ өөрийгөө. Хүрнүүд харагдчихсан. Сах сүү авъя. Би ч өөрөө амар цайсаг хүн байхгүй юм. Надаа банш байгаа. Үлдсэн банш маань байгаа. Тэгээ нэг их сайхан банштай, бөөнтэй сайхан сүүтэй цайлмаар. Энэ зардаг бох тий. Яг үнийг хэлээ би өвөө эмээ дээрээ өссөн учраас үнэхээр нөгөө энэ сүүтэй цай уух ингээд сэтэл бол өдрө болгон ингээд толгоо өвдөж байгаа. Ой тэр их чиг хардаа. Ямар хөргөм үнэгээ саагаад тэр одоо тугалан ивэлцэн байж шин. Оо ивэлцэн. Одоо тэгэл ханшаар нь л авна шүү дээ. Үзээ. Гэхдээ тэгэл малчин авахгүй байлаа дэмжил та. Хөдөө орон нутгаас малчт маань амьдарч байгаа учраас бид нар ч бас энэ нэвтрүүлэг чинь хаач хурж ажиллаж болд юм чинь тий. Сайн байна уу? Сайхан зусж гин үү та? Сайхан зусж гин үү? За та одоо би одоо таныг ингээд зам дээрээс ингээд тугалчин ивэлцэн байхыг хараад тэгээ хүрлцэн ирлээ л дээ. За. Тэгээд би энэ 25 дугаар суудлаас 21,000 реалити шоунд оролцож байгаа оролцогч Солонгоо аштн байна. Сайн байна уу та? Сайхан зусж гин үү? Сонирхолтой юм болж байна тий. Тэгээ би ингээ өдөрт 1000 төгрөгөөр амьдарч байгаа. Оо 1000 төгрөгөөр одоо яаж амьдрнаа? Харин тийм ээ. Үсттэй чинь. Яг нэг өдөрт яг 1000 төгрөгөөр л амьдардаг. Тэгээ яг ийм чинь бас хэцүү шүү. Харин тийм байгааз. Тэгээ чи ч одоо яаж хоол унд идэл амьдрал энэ би. Тэгээ хэрвээ 21,000 төгрөгөөр 10 хоног амьдрах байсан бол яаж амьдрах байсан бэ? Надад бас аягүй сонин санагдаад байна шүү. Гэтэ та ч одоо ингэ сайхан үнийгээ саачих юм байна. За яг хөдөөний амьдрал бол яг болгочихно. Болгочихно уу? Тий. Төвийн хүмүүст л бас их яг худалдааны мөнгө аваад мөнгөө төлөөл тий. Тэгэл грамын хүс аваад амьдрах бас чанга тий. Ёстой гэцүү. Тэгэд махаад их хэвээр. Тий. Бүгдийг юм идэж уумаар байна шүү дээ. Өндөр болгоны хоолндоо бүгднгийн идэж шүү дээ тий. Тэгээд шимт хижилэн авч чадахгүй. Зүгээр яг голоож байгаа юм шүү. За та тэр нэвтрүүлгээр намайг хараарай. За ер нь одоо энэ малчин авахуд одоо сүүний үн ямар үнэтэй байд юм бэ? Энэ Дархан хотын дархны одоо энэ сүүний үн ямар үнэтэй байд юм бэ? Төвдөө нэг өөр, хөдөөдөө нэг өөр. Хөдөөгөөс нь ирсэн юм чи хөдөө ямар үнэтэй юм бэ? Хөдөө бол яг одоо 2000-аас бууж лээ. Бууж байгаа юу? Хит хүргүү? Өмөдгөө одоо тухайн юм байдлаас одоо хүүтрээл юу яагаад ирэхээр зэртэнгүү бас цагаарын байдлаас шалтгаалаад үнэн жоохон ингээд өсөж муурдаг байхгүй тий. Яг одооний ийм дэлгэр сайхан байгаа үед л яг хөө тэгэл энэ байгаа ханшиндаа байж гин. Тэгэл тий энээсээ доош л өшөө жоохон хүүтэрж барайл ирэхээр одоо энэ жил одоо яах юм байгаа 1000 хэдэн зүйтэй л байна. 1000-аас доош бууна гэж бол би бодохгүй байна. Тий. Ямар ч байсан л 1500 1000 хэдэн зүйтэй л байна. За, үнэхээр юм бас ингээд нөгөө
Би ч өөрөө хөдөө орон нутагт өсөн тойрон сум манай ах дүү нар бас ингээд сайхан малчин ард түмэн байдаг учраас энэ малын буян хишиг одоо тэгээ энэ зэлний үнц энэ Монгол ёсчуудаг гэдэг зүйлийг бол маш сайн мэддэг учраас ингээд халуун зэлэн дээрээс нь те цаасан сүүгийг нь бол худалдаа авалт хийхгүйгээр за энэ игч маань бол мэдээж одоо над чиг ингээд хөргөж дөрөн хуримтлалтай л байгаа. Тэгээ Монгол ахуй соёл, өв соёл, Монгол малын үр шимийг хүртэж байгаа хүн бол хизээч хөргөч нь хоосон байхгүй. За гэр орон хоосон байхгүй. Тийм учраас надад бас одоо миний 1000 төгрөгийн худалдаа авалтанд зориулж игч маань бол сүүгээ гал голомтон дээрээсээ гаргаж өгөх гэж байна. Тэгэхээр маш их хүндэтгэлтэй санагдаж байна. Баярлалаа. Маш их баярлалаа гэж. Танд үнэхээр их баярлалаа. Та ингээд намайг нэвтрүүлэхээр энэ сүүгээр нь гүй тэгж болохгүй. Энд чинь нөгөө ханшаараа авах хэрэгтэй учраас энэ нутаг гол усанд бол 2000 төгрөгөөр сүүнд борлуулагдж байгаа бол танд одоо бол ингээд би худалдаа хөгжлийн банкныхаа одоо бэлэн мөнгийг гаргаж авсан байгаа. Бас юм шинээр тэгээд маш их баярлалаа. За буян заяа дандаа дэлгэрэх болтугай. Тийм таны энэ сайхан саасан сүүний шимээр би өнөөдөр бол амьдралаа бол маш гоё тэтгэнэ. Сүү гэдэг зүйл чи ямар гоё нандин бэлээ. Тэгээ мэдээж сүү шиг цагаан тэгээд ингээд тэ тугал мал ивлээ. Та ингээ гоё саасан сайлныхаа үр шимийг хүртээ байж байгаа. Ерөөсөө хөдөлмөр эрхэлж байгаа хүний дандаа буян заяа дэвшдэг гэдэг шиг манай нэвтрүүлэгтээ та бас таарлаа 25 дугаар суудлаа 21000 реалити шоунд ингээд надад ингээ саасан сүүгээ өгөж одоо худалдан борлуулалт хийлээ. Тэгээ би одоо ивент тэтгэгч компаниудынхаа бэлгийг бас танд биелгэлмээр санагдлаа. Таньдаа маш их баярлалаа. За энэ болохоор 700 тэрбум ашигтай бактеритай. За энэ пробиотик байгаа, Maxi Pro гэд. За бүхэл хүний өдөр тутмын хэрэглээнд хэрэглэгдэнэ. За насанд хүрсэн хүн бол өдөрт 150 г хэрэглэнэ. Та амсаад үзэх юм бол нэг 9 цагаан шиг бүтээгдэхүүн байгаа. Ginger latte гэд. За одоо 23 дугаар суудлын 21000 reality show-ны маань бас ивент тэтгэгч компани байгаа. За бэлгэлье. За их бэлэг авчлаа. За энэ болохоор Altera гэд ургамлын тос байгаа. За алмондын самрын тосны орцтой. За энэ Altera гэд ургамлын тос байгаа. За ямар юм авчваа та нараа. За бас ахиад энэ натурал будаа гэд өсөж үржихийн бэлэгдэл болсон танай гэр бүлийн одоо тий буян заяа чин будаа шиг үржих болтугай гэд танд одоо натурал будаагаа бэлгэлье. Будаа шиг үржих юм байна. Хураа. Ийм цаасан сүүний тий цаасан сүүний буян заяа гэдэг ийм агуу эд юм байна. Монголын ард түмний минь буян заяа дандаа өөдөө дэше болтугай гэд танд одоо ерөөё ихчээ баярлаа ихчээ. За та нартай маш их баярлж байна. Яста өнөөдөр их гоё яцтай гоё өдөр байна. Та нартай чамтай уулзаж та нартай ингээд өвчөрсөндөө маш их баяртай байна. Баярлалаа хичээ. Үнээр баярлалаа. Одоо аз жаргалтай одоо бүр одоо ямар баймар юм те. Бүр л хамгийн сайхан нэг л хүсье та нартай хийлээ юм. Хураа. Баярлалаа хичээ. За сайхан зурсаарай. За тэгээд манай хоёр бас би үнэхээр баярлж шүү хоёртой. Бас яг гоё нэг юм бүр ингэ тавилттай болоод байгаа юм шиг гэж ярьдаг шүү дээ. Яг тийм шиг болоод. Гэхдээ би бүр аюу гоё айлд ирсэн байна. За миний бас бурханд ингэ намайг харж үзсэн байна. Тийм ээ. Галын бурхан. Одоо би чинь ингээд хоёр бурхантай болж байна. Янжин лам бурхан, галын бурхантай болно гэж чинь. Хоёр бурхан дэвэнд итгэвдлээ. Тэгээд Янжин лам бурхандаа баярлаа гэдэг чинь сайхан урлагийн авьяастай залуутаа таарсан байна. За энэ хоёрыг хоёр талаас нь солиороо. Одоо буруудах чинь шүү. Тэгээд ааш их баяртай байна. Ямар ч тийм хоёр дүүдээ баярлаа. Тэгээд хоёр энэ дарханд байдагтаа ер нь харамсдаггүй бах тий. Энэ бүх амьдралын чинь гараа эндээс цэцгэлээд энэ сайхан өрсөж үржөөд энэ сайхан өрсөй ээж аав болсон болохоор тэгдэг бах тий. Ой ингэж яах гэж. За одоо би яах вэ гэхээр нөгөө тогоогоо аваад юу яана? Ийшээ тавьчихгүй бол одоо би гурилаа авах гэдэг байгаа байхгүй юу? Гурилаа аваад энэ дээр бас хэрччих гээд байгаа байхгүй нэ бацар юм. За. Яриа ихтэд бас гурилаа мэдээ улан руу төлцсөн байх шүү. Боорч болцсон шүү. Би ингээд ирэх байхгүй наадгаж унгааж байгаад өөрөө ичиг чи. Унгааж байгаад өөрөө аваа ичиг бодсон чи. Баригчлаа. Би ихний өдөр жоохон
жоохон юу байгаа тусдаггуутсан байлаа. Хуучин дархан орсон ч өнөөдөр харж байгаас намайг хүмүүс бүр ингээд үнгүү аа юу яриад байгаа манай сэтгүүлч нарыг үрцэн би болохгүй торгуулна гэж юу сүртэй наад хүн чинь өө тэгээд энэ дарханчид бас надаас илүү бас дүрм мэдэж шүү бас дүрмийн надаас илүү мэдэж байна. Ой яг үхчихэж ёо. Ёо яг ингэдэгс яг ингэд юм байна. Яг 6000-аар босуулах гэж байна. Тийштэй бадар сая яг бадарах гэж 6000-аар босуулах гэж байна. Яа. Ба. За яа. Янз юм байна тий. Одоо энэ дотор шууд гурилтаа юутайгаа шигширч ил да. Төхөө. Гурилаа. Тэгээ тавьчих төхөө. Ёо стэнэр үнсч. Үгчмээр л өнөрөө. За. Одоо ингээд сайхан сэгсэрчлээ шүү дээ. За хоолоо иди тий. Яг бүр үнэхээр би яг нэг мах өнгөчмөр санагдаад байна үннээрээ. 6000 төгрөг харуулна гэж бодохоор цаа надтай юм яриад байгаа тэгвэл анхаар жоохон сарна. Сая нэр яг өнгөч шүү дээ. Яг гар зангаад юу байлээ гэж бодоод явуулаа шүү. Хүн эвлэгс бас эвгүй байна энэ. Бас тэгээд шал тийм зүгээр ингээ хоол ичдэг ч байж юу гэж. Айгуу үнэтэй автэ төлөхмөр хаа. Ядж хахад. Махыг нь монгол маягаар шарж, гурилыг нь өрөм зөөхийгээр тосолсон уяг нь үнжигтэй хорхог нь цовин бэлэн болжээ. За одоо ицгээрээ. Хөрхөөс нь одоо. За ямар юм гоё хоол хийж гисэн баярлаа. За баярлаа. Яс азтай байлаа тэгээд танад гоё бас гоё залуу гэрүүл дээр ирсэндээ бас баяртай байна. Яа би өөрөө шигшээ чадчихжээ. За анх удаага бас нэг ийм өөрөө бас ийм энэ том тавган дээр тавихгүйсэн гоё. Зүгээр юултэн цөөн аа. За ингээд. Яг нөгөө хорхосон учраас хүүхдүүд махан жоохон том учраас те. Идэхтэн жоохон төвөгтэй байж магадгүй. Гоё наа. Махал янз юм шүү. Гол нь махандаа гоё амтар болсон махаа те. Гурил нь бол гоё мэдж байгаа те. Наад ерөөсөө би нөгөө тосыгээгүй те. Ваа. Яна танд өгөхгүй тэгээд идчих юм уу? Одоо тэгээд явах уцаараа. Зүгээр одоо. За, баярлалаа. Би үнэхээр бас гурлаас нь ч гэсэн амс үзмээр л байсан. Тэ явах. Нэг амсчих юм аа. Шгаш. Яг мико чи чаднаа. Янз байна. За ер нь хотлоо одоо. Яг үнийг хэлэхэд би хотлоо заяа. Тэгэхгүй та нар сайхан тухтай иччих те. Тэгэхгүй бол би бол яг үнэхээр наа чин бүр ингээ рефлексээр бүр ингээ юу яаж л та. Эвгүй болж шүү. Тэгээ сайхан шингэн нот тийм угаал байжсэн дэр. Одоо өнөөдрийн мэдрэмжийг бүр ярих тулд нь ярих уу би? За яг өмнө даалгаврууд бол хэцүү байсан уу байсан. Гэхдээ яг өнөөдөр шиг юм хэцүү бол байгаагүй шүү. Тэг яг ингээд өөрөө нэг хорхогссон байлаа шүү дээ би ч юм уу ингээд түрүү анзаарсаггүй би яг өөрийнхөө рефлекс яг амруугаа ихснэ гинж юу хэлээ гэж бод. Аль ихнэр над руу яг нэг харах шиг болсон. Тэнгүүд би мэдсэн шүү. Тэрнээс шиг хараг бол би өнгөчихгүйсэн баг. Гэхдээ тэгээ 6000 цаас яат болох байсан ба штэ. Одоо энэ ингээд шүс ялгараад байгаа байхгүй. Нэрэ. Тэгээ одоо шингийн мөрт ууж штэ. Одоо ингээд хараа. Йоо, за бүр бас арай л бас гомдмоор даалгавар бай шүү гэж хэлье. Би яг хөө миний сонголт би бас гэр ороод айл байвал зүгээр гэж бодсон те. Тэгээд ирсэн чинь тэр айл нь аюу гоё юм гоё хөдөлмөрч. Аюу гоё тийм байшинтай. За тэгээ хашаан дотроос аюу гоё ямар гоё эко амьдэрдэг юм бэ тэр жимсний мод байна. Том модны сүүдэр твтгүүл ингээ модн байж байна. Ерөөсөө байгаль биш тэр чигээрээ. Тэгээ хүүхдийн тоглоомуудыг хөөрх машина тэр дугуй муугаар хийцэн. За тэгээд энэ бэхүрдэг юм байна. Гүний удагтай байна. Тэнд чацган найс одоо юу Украинууд эдгээр цагаангаа тэрдэг юм байна. Тэгээд ер нь аюу гоё айддаг шүү дээ. Бас сэтгэл санаач өөрөг өсгий яжгаар бол бас энэ айлын залуу би анх удаага яг нөө шүс ялгаад байна шүү дээ. Анх удаага би биш те. Өөртөө зориулаад бас гоё
ингээд нэр айлын минь зочин. Айлын минь зочин одоо өөрөө зочин ирчээд айлын одоо өрхийн тэргүүн над ингээд гоё дуулж өгөө. Тэр дууных нь энд эморж гоё хоол игээд юм арсан ч бас хүний сэтгэл санаа аюу гоё болдго юм байна. За хоёр дүүдээс маш их баярлалаа. Тэгээ намайг гэртээ хоноосд гэдэг шиг. Гэртээ ууд нь хондог бол хончмоор л байна. Танаа таны юу вэ? Танаа тонжох юм уу? За тэгээд ямар ч байсан миний даалгавар минь бол амжилттай билэгдээд би бас азтай байж хоёр сайхан залуугаар ажилласаг хөдөлмөрч хувийн бизнес ийм залуучууд дээр ирсэндээ баяртай байна. Тэгээд бизнес нь өндөр амжилт хүсье гэж хүсье. Маш баярлалаа бас. Баярлалаа. Манайхыг бас сонгоод ороод ирсэнд баярлалаа. За нэр төрийн ирг байлаа. За надад ч нэр төр ирг байлаа. Тэгээд нэвтрүүлгийн минь бас ивент гэж Nature Republic гэдэг юм гоо сайхан энийг ихнэрт нь өгчээ. Нэг маск. За энийг болохоор Maxi Pro буюу одоо 7 тэрбум дэлхийн хуваамаас илүү одоо ашигтай бактеритай. Энэ сайхан бүтээгдэхүүн байгаа. Тэгээд хаяас копийн хажуугаар энийг утчихгүй. Нэг сүүний оролтоо учраас бас тий илүү гоё. Копигаа хэтрүүлсэн үед хэрэглэж болох нь шүү дээ. Байг хэтрүүлж идэв юм төө. Тийм үү. За тэгээ хоёр зүйлээ маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд бид хоёр бас гарын бэлэг өгье. Яа. За манай өөрсдөө хуурсан кофе ягаа. Минго гэдэг юу юм бэ танах тий? Тий, Минго кофе. Минго Мико. Тэгсэн үү шүү дээ. За тэгээд манайхан бас энэ төсөөр манай хоёр дүүгийнхаа бизнесийг бас дэмжиж байгаа. Тэгээд Минго кофегаар бас үйлчлүүлээрээ энэ завшаанаас өөрийнхөө давуу эрхийг ажлаа. Тэгээрээ. Хоёр зураглагчтай ч гэсэн бас ингэ. За хоёр зураглагч хэрэггүй бах уу? За баярлалаа. За маш баярлалаа. За баярлалаа. Ороосонд баярлалаа, хоноосонд баярлалаа гэдэг шиг. Баярлалаа. За баярлалаа. Цагийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Дархан хотод өсөж том болж Дархан хоттой аж төрөн суугаа залуу гэр бүл бол Баатраагийнх. Тэд энд өөрсдийн бизнесээ эхлүүлж бас баггүй амжилттай яваа. Монголын залуусын мөрөөдөл энэ л байх ёстой мэт. Хэд шамбаарлсан олон барилга дунд бус хүн ам сэрэг орон нутагт боломж хайж түүнийг ашиглаж чадвал аз жаргалтай ая тухтай байх эрүүл аюулгүй орчин энд л байна да. Гэхдээ сонголт үргэлж таних билээ. Санаж штэ одоо манай одоо хоёрын ч том болцсон л доо. Тэгээ ямар сандаа би нөгөө энд нэвтрүүлэлт байх хугацаанд юу яалаа штэ нөгөө том охиныхоо төрсөд юмрчиж. Тэгээд маргаас нь гид санаад баяр өгсөн. Манай баг болохоор нөгөө байнга надтай чаргуулдаг юм болохоор над руу нэг ярихаар би нөгөө нэвтрүүлэлт аавны ч баста болохгүй шүү гэдэг хэлсэн болохоор нөгөө залгахаа сая нөгөө залгангуу шууд авч байгаа байхгүй. Би мэдсэн юм аа гэдэг хүлээж байгаа байхгүй. Тэгээд дунд охин маань болохоор энэ жил их сургуулаад өгсөн. Том нь одоо Австралид их сургууль одоо магистрт сурж байгаа. Баг нь бол жоохон л та. 6 одоо энэ 7 болох юм. Жоохон ч гэсэн одоо бас яг 7 хэрж бас том анги шүү дээ бас. Гэхдээ хүүхч нөө ээж авдаа жоохнороо л явдаг шүү дээ. Би танд нэг бичлэг үзүүлэх гэсэн юм аа. Ямар шүү. Энэ Хавна. Хош, болцсон юм уу? Энэ юу юм? Юм бичлэгээ. Ой юу вэ? Танда энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд охин нь аавдаа зориулаад битхан сэтгэлийнхаа хөвтэй бичлэг хийгээд явуулахыг хүссэн юм. Тэгээд та минь үнэхээр мундаг, үнэхээр хичээнгүй. Тэгээд бас дээрээс нь маш хөвгөлтэй. Тэгээд эргэн тойрныхоо хаач явсан эргэн тойрныхоо хүмүүс үнэхээр сайхан сэтгэл төрүүлж чаддаг. Тэгээд ээж 2 дүү, би 4 дүү үнэхээр халамжтай, би 4 ард үнэхээр асуулттай танг шиг байнга зогсож чаддаг. Тэгээд гэр бүлийнхаа бахархал болсон үнэхээр мундаг аав шүү. Тэгээд охин нь ааваараа үргэлж гангарч таныхаа загтаг зүйлсийг үргэлж санаж тэгээд хичээж амьдрахыг хичээдэг. Тэгээд аавда чамд намжлал хүсье. Тэгээд таныгаа зөндөө санджийн бас зөндөө хайртай шүү. Таныхаа гарын хоолыг идэхдээ бүр их санджийн. Тэгээд амжилт. Та сатай.
Йоо. Хизээд ингэ олгдчихжээ. Йоо, яасан сони юм бэ? Одоо бүр сэтгэлээр нүсээ байж байгаа. Аз тосож орчлон дэрсэн энэ насны минь эхлэл жаргал ирж хорвоог туужсан энэ амьдралын минь ухаан амархан биш олон давааг аядуухан тулсан зовлонгийн өмнө бүхийг өггүй зориг төвчээрийн минь үзүүр аав минь та билээ. Алаг хорвоогийн нэгэн хормыг утга төгөлдөр туулах алдаж эндэж явхад түшиг ташуур болох магад энэ орчлонгоос хизээ нэг буцах мартаж үл болох сургаалын эзэн эхлэл нь та билээ. Өсөг нүмертэй авийнхаа энгэртэн тэрүүлнэ хамгийн дулаан сэтгэл хүмүүд юмата Йоо миний охин чинь аав нь охиныхоо төрсөдрийг мартцсан байсан байхгүй. Нин завшаанаас л охтууд охтуудтай хайртай сая юу яаж энэ та нар яаж энийг олоод ирсэн юм? Ах тэр юм аа та нар ч бас. Та нар чинь 21 намын намаа өгч мөр өсөөж одоо тарих сэтгэл бүхмөр л наадчих шүү. Тэгээ гоё нэ би охинотой яг ингээд манай охин ч гэсэн ингээд надтай бид хоёр уцаар ярина тэгэл бүхэл тайлангаа тавьчихдаг. Тэгэл харж идэх хоо тэгээд энэ хизээ явууч яаш хөөх юм бэ охиноо арсан чи. Аавын цээжин дуяатай энгэрийн сахиус болсон энхий охин үрстэй аав нь удахгүй очноо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент итгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. May thy knife chip and shatter. Бада. Сайн уу? UB комедигийн Батаман уу? Тийм ээ, Батан. Та сайн уу? Худалдаа хөгжлийн банкны маркетингаас ирж байгаа маа. Танд хамтран ажиллах санал тавих гээд. Сайн уу? Хамтран ажиллах боломжтой. Та манай Einstein картны хэрэглэгч болсон санал тавьж байгаа маа. Би ч Einstein карт хэрэглэгчтэй. Манай Einstein картны кэшбэкийн сурчлагын тоглох боломжтой байгаа манайхаа. Таныг тоглох саналтай байгаа. Тоглоно. Та өнөөдөр ирэх боломж байгаа юу? Танилцсаа байгаа л уу? Өнөөдөр гадаа чи ирсэн байна. Заалхаа байх. Та Einstein картаараа Amazon, Netflix, Spotify, Steam болон Taobao сайтуудаас худалдаа авалтыг тутамд 10% кэшбэктэй. 10%. Мэ буцаагаад 10% ав. Энэ бол Einstein карт. Болчихно. Загтээ. Орчин үед агаарын бохирдол бидний өдөр тутмын баталгаагүй хүнс, эмийн зохицгүй хэрэглэнээс болж хүний дархлаас суларч өвчин эмгээг үүсдэг. Maxi Pro стресс, ядаргаа, нойргүйдэл, амьсгалын замын өвчлөл, вирусын гаралтай ханиа томооны үед дархлааг дэмжинэ. Харшил маршил ерөөсө бид нар мартсан байна. 4 жилийн хугацаанд ханиад шуухнаач бас бага зэргийн хүрдэг гэхдээ антибиотик бол октоос хэрэглэхээ болсон. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Гой хамгийн гоё. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Ginger latte. Ивент итгэгч дархлаа дэмжиж зүрх дулаацуулна. Ginger latte. Нэвтрүүлгийн ивент итгэгч
Эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. Санаж битгэрсэн оролцогчдынхоо сэтгэлийг энэ үдэш сэргээн. Тэднийг Дархан хотын ууган амьд хөгжмийн хас хамтлагийн уран бүтээлчид хүлээж байна. Гэхдээ энэ удаа эрхэм оролцогчид минь дуулахгүй, харин тэдэнд зориулж урын сангаасаа уран бүтээлээ хүргэхээр хас хамтлагийн ах нар нь хэдийн бэлэн болжээ. Позади тот поворот, позади ночи вперед, позади холод любви, позади тот поворот, позади ночи вперед, позади холод любви, позади. И не кончается сочи, нам будет легче вдвоем. И стороной нам не пройти, не свернуть. Только с порой можно устать вдохнуть. Позади твой поворот, позади обманчив вперед, позади холод груди, позади твой поворот, позади обманчив вперед, позади холод груди, позади. За, стогой нөхөө баярлаа. За сайхан ямар ч юм дэрэгдээс нь бас юм гоё амьд хөгжмийг нь сонссоор байсан ч гэсэн яг ингээд дэрэгдэн ингэж үзэж үзээгүй юм байна миний хувьд бол. Тэгээ энэ сайхан боломжийг өгсөн та нартай баярлаа. Тэгээд мундаг ах нартайгаа бас яг ингээд аль бие ёсоор сайхан танилцъя те бид хоёр. Намайг одоо инх хоёр гэдэг юм байна. Инх хоёр. Дархан төрсөн тэгээд хас хамтлаг те. Тэгээд хас хамтлаг, хурдан мөнгө аш хамтлаг тэгээд би ер нь багтаа бол сонсч янз янзын танаа хамтлаг гэдэг. Бид нар ч одоо тэгээд бүгдээр жоохон ахмад болоод ихээр хас хамтлаг тэгээд нэг нэгийг нөхөө тоглоцоогоо явдгийг тэгдэг бах те. Манай хамтлагт одоо Залуучууд театрын уран сайхны удирдаач та одоо солоо яриг зүг. Би хас хамтлагийн одоо үеийн дуучна. Одоо үеийн дууч. Та бөмбөр юу вэ? Гоцол дууч юм уу? Би таныг бөмбөрчин байж магадгүй гэж хараад. Та болохоор би баастай дууч. Баас. Хоолоо мод бол баас одоо биш. За тэгээд би бол яг хоо тоогооч тэгээд шоон дуустарч. За баярлалаа. Хоёрыг энд ирсэн гэдэг. Шум тарцсан байна. Шум тарцсан байна. За баярлалаа. Гүнж дээр байна. За ингээд оройны мэндийг хүргье ах нартаа. За ер нь бол ингээд дөрүүлээ бол яг ингээд стил имиж өнгө айс бол яг таарсан байгааг харж байгаа үстэй та хувцсны айсыг харж байна уу? Бид дөрөв. Тийм бид дөрөв. Бид дөрөв. Манай өрсөлдөгч бол би арай өөр. Хипхоп талаар нөө. Тийм. За маш сайхан. Би бол Наримтлын Дархан хот гэж сонсч ирсэн. Одоо энэ цаг үед бол одоо та нар бол нөгөө амьд түүхэн гэдэг хүмүүс шүү дээ тий. Миний хувьд бол ингээд Дархан хотод одоо хичнээн он цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн бэ. Одоо Дархан хотод амьдарж гин үү? За энэ Дархан хотын амьдрах шалтгаан нь юу юм бэ? Дархан хотод амьдрах шалтгаан нь Дархан 1961 оны
10 сарын 17-нд одоо Дархан хот гэж анх шаваа тавиад ирсэн. Тэрнээс хойш 60 одоо чинь 63 жил болж байна тий. Тий. 63 жил. Дархныг одоо тойроод энэ чи үдсэн байх гэж бодож байна тийм ээ. Дархан ямар өөр болж юу тийм ээ. Юу тийм айгүй өргөн сэлгэр хүн ам нэлээд сүрсэн соётой Дархны чи угаасаа амралтын хот гэдэг шүү дээ. Дархмад амралтын хот. Үнэхээр бас тайван юм билээ. Саяын дуу шин яагаад уулгч юу гэхээр Дархан чи найрамдын хот гэж байдаг тийм. Оросууд их Болгар, Орос, Польш, Унгар эзэр чинь манай Дархан хотыг бүтээн байгуулалтанд гар бие оролцож одоо энэ Дархан хотын үйлдвэрүүдийг барьж Монголын эдийн засгийн асар том нөлөө үзүүлсэн. Одоо ч үзүүлсээр яваа тийм. Үзүүлж байгаа. Одоо бол яг хөө тэр найрамдын хүмүүс нь байхгүй байна да. Одоо өөрчлөлт шүү дээ. Нийгэм өөрчлөлт. Тэмхүү маягтай. Ер нь бол яагаад Дархан гэж нэрлсэн юм бэ? Ер нь би одоо ингээд яг хөө бүгдээр бол даяар турсах далаа даян Дархан авраг гэдэг тийм үү? Эсвэл энэ Дархан ийм тийм Дархан мужаа хүмүүс их байсан юм уу? Одоо яг ийм юм байд юм байлээ. Түүхийг сонсоход Сэлэнгэ аймгийн Дархан сум гэж энэ тийм жижигэн одоо юу нэ вокзал авцарын тийм сум байсан. Манай энд Шарангодын шив Дархан уул гэж байдаг шүү дээ. Дархан арх гэдэг. Тэрийгээр нэрсэн болов гэж боддоо бас. За. Юу нь гэдэг байхгүй. Тэгээд бид хоёрын хувьд гэсэн бас Дархан хотод ирээд баггүй хугацааг өнгөрүүллээ. Тэгээд зөндөө л олон газараа явж бас бүхлийн үзлээ нэг өвхөөс усны үзлээ гэдэг шиг. Тэгэл манай энэ хажуугаар хараа гол усж байгаа шүү дээ. Хараа гол харсан. Завтар нэг шумбаад нэг чипак гүлээд явчихсан. Тэрийг тэгээд бас нэг хүсэлгүүд яах вэ? 90 болсон. Өөрөө бас тагсан би. Тэгээд угсаа тайм дуусна шүү дээ. Тийм ээ. Угсаа тайм дуусна. Тийм. Яриад байгаа шүү дээ. За яг хөө энэ 25 дугаар сууг телевиз 21,000 реалити шоу болвол тий дууснаа. Бит хоёртой та нар дараа нь тий энэ хугацааны дараа уулзнаа гэж бит хоёр яриад байгаа байхгүй тий. Ерөнхийдөө бол Дархан хотыг зорин ирж одоо дамжин өнгөрж ийснээс биш ингэж тогтсон сууж танилцсан ингэж үзэж сайхан Дарханы одоо түүхэн хүмүүсийн тий намтар түүхийг сонсож бас бүтээн байгуулалтын туушны харилцааг бас өөрсдийн нүдэрээ ингэж харж үзнэ гэж төсөөлөөгүй явсан л да. Тэгээ миний хувьд ч гэсэндээ залуу хүний хувьд бол ингээ харахаар нөөний одоо нэг сошиал мошл дээр явдсан шүү дээ. Хороол нэг юм байсан, сансар юм байсан гэж нэг юм зургнууд явдсан шүү дээ тий. Надаа яг тэр гүүрэн дээрээс харахад яг тэр мэдрэмж төрсөн байхгүй. Айгуу зэгцтэй тий. Яг тэр мэдрэмж, тэр зэгцтэй, тэр зохион байгуулалттай тэр хот яг өнөөдрийн нийгэмд ингэж харагдаж байна. Дарханд одоо би хөгжмийн тухай яриулах гоё. Одоо 70 оны үед одоо цахилгаан хөгжим гэж юм ярьдаг шүү дээ. Тийм юм ховор. Энэ ингээд ороо болгон энэ байрныхаа орсныхаа хадаа гитар тоглож суuna. Тэгээ дээр нь цонхон дээр нөө гадаадын нөө төлөвчд байгаа шүү дээ. Тэдний пенснаас энэ пенс тоглогчаар тавьж тэрийгээ сонсч тэрнийг тийм дуу тавьж ийн эднийх юм амтлагын дуу тавьж ийн гэдэг юм дээ. Тэрийг сонсч ингээд тэгээ ерөөс ингээд бидний багын хүмүүс чинь үндсэндээ орцноос гаралтай гэсэн үг шүү дээ. Хөгжим доолох одоо дуу сонирх хөгжим сонсох. Тэгээд үчийн зэнгэ шоу ирж анх Дарханд исэн юм шүү дээ. Тийм үү? Тийм. Энэ наадам гэж хийдэг. За. Тэгээ манай Дарханы бүдээлвийн дарга дамдаг гэж дарга зохион байгуулдаг юм. За. Дархан бол одоо автобусанд орж ирдэг байлээ шүү дээ. Орохдоо. Тийм үү? Тийм шүү дээ. Ер нь бол баг тий аюу соёлтой байсан байхгүй. Тийм. Нэг хэсэг мисээр алдартай байлээ шүү дээ. Тийм, ер нь бол мисээр алдартай гэж ярьдаг шүү дээ. Энэ Дархан бол байж үгүй. Сайхан хүнтэй газар гэдэг ярьдаг тий. Хэдүүлээ аюу гоё ингээд сууж байгаа ми чинь бас энэ оройгоо бас дуу хуур аялгаа дуугаараа бас үргэлжлүүлэе гэж бодож ин л та. Тэгэхээр одоо дахин нэг ая дуу барина уу хэмээ одоо хүсэж байна. За одоо аль нь та ах маань болох уу? За та хоёрын хувцсны өнгө стил имиж бол тун зогцомжтой байна да тий. За энэ гитар одоо ямар учиртай юм бэ? Тэгээд харин энэ гитарыг
жавхлан гişүүн гэсэн биелгэлсэн манай аюунд. За. Тийм одоо бүр зориулж солонгосоо захиаж авчихсан гэсэн. За. Сайхан гитар хэлсэн. Бэлгийн замаар орж Монгол хоёр хүн байдаг шээ. Ямар огшин баяр маань нэг байдаг гэдэг. Дахин нэг энийг бол би сайн мэдгүй. Гэгэлгэн айстай хайрын дугаа хамт дуулж гэгэн өдрүүдийг илээж үгсэн андууд минь илэгдэж хөрөх амьдралын саруул энэ хин замыг гэлдүүлж явсан хүүхэд насаа дурсацгай. Үхэлдэн чамдууд мэн үдийн учрал хайрын дугаа хамтдаа дурцгай. Гинэн томоогийн насаа санан зүрдэлж гэрэн өглөө хамтдаа ухсан андууд мэн сайхан өдрөг бүхнийг их шиг дугаар чинсэн хүүхэд насаа дурсцгай. Үйтэнгийн айцууд үхэлдэн чамдууд мэн үдийн учрал хайрын дугаа хамтдаа дурцгай. Хамтдаа огцсон андууд мэн үтлээд буцах амьдралын гэрэлт энэ хэн замыг өглөө нар гигүүлсэн хүүхэд насаа дурсцгай. Төгсөлтийнхэн хамт олон одоо юу гэмдэ одоо үеийн төгсөгчнөр те энэ дог сураад авахад айгүй амархан бөгөөд айгүй гоё сонсголонтой байна гэж би сонслоо л доо. Би чинь бас нэг жоохон сонсголын төвшин гайгүй бас нэг амьдралын туршлагаар бас надад нэг юм байна гэдэг шиг. Тэгэхээр энэ хамтдаа дуулцгаая гэдэг хүүхэд насаа дуулцгаа сайхан хамтдаа дуулцгаая гэсэн. Үнгийн найзууд гэдэг хэсэг бол гоё шүү. Үнэнч андууд минь тий. Гоё байна хаа. Хоёр төртийн одоо өссөн юм марагдахгүй шүү дээ ингээд. Гэхдээ яг юм ургаар хоолоод шүү одоо. Я бит хоёр ч юм болохоор дотоод юм нь амар явж байгаа шүү. Энэ дотор шүүл ингээ ялгараад. Залгаад л явж байгаа. Энэ одны өнөр мөн яаж юм. Амар авч штэ. Тийм учраас бид хоёр нөгөө хурдан юмаа дуусгахгүй та нар бид хоёрын дотор зовлон мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид хоёр ч ингээд гоё бас жүжиг сурч та нарын чи хажууд ингээд өсөөг мэдрэмж гаргаад ингээд гоё байгаад одоо хамгийн сүүлийнхээ хоолыг идээгээ та гураваасаа нэг гоё ахаад нэг уран бүтээл сонсоод бид хоёр ерөөсөө шууд машинтаа суугаад өрөөндөө ороод нэг юм өнгөмөр байгаа. Хаврын яргуй дэлгэрэх цагаар хайрт чамтайгаа би
Дархан аймгийн урлагийн төлөөллүүдийн нэг одоо ч уран бүтээлээ дарханчуудаа хүргэсээр байгаа амт хөгжмийн хас хамтлагийн уран бүтээлчидтэй баярлалаа. Хэмнэж гамнахын зэрэгцээ хайртай бүхнээсээ халуун бүлээсээ хол яваа хоёр оролцогчийн сэтгэлийг сэргээж урам өгсөн дурсамжтай нэгэн үдэш болж өнгөрлөө. Дархан хотын өөх түүхээс ч хууч хөрөөд амжлаа. Харин одоо шинэ гэртээ хонохоор шинэхэн даавга дэвсгэр MBM зочид буудлын зүг. За тэгээд өнөөдөр бас дархныхаа бас одоо мундаг ахмадуудын төлөөлөл одоо мундаг урлагийн тий за бурхан дээгүүртэй уулзлаа штэ. Тэгээ бас гоё байна. Бас юм үзэж явж байгаа хажуугаар бас хөтлөгч хийж үзлээ. Тэгээд нэг урцгааны төрлөө ороод байгаа юм чи урцгааныг бараг авчаад явчихсан юм шүү гэдгийгээр сэтгэл төрж бас нэвтрүүлэг хөдлөлөө. Тэгээд бас энэ ахмадууд бас мундаг байна шүү. Одоо хүртэл ингээд яг стил имиж авдаггүй тий донжоо авдаггүй яг ингээд донжиндоо явж штэ. Ер нь бол гоё байна. Тэгээд энэ урлаг бас хүнийг бас аюу гоё залууж уддаг гэдэг нь харагдаж байна. Тэгээд стил имиж бол натаа адилхан явж штэ ер нь бол тий. Тэгээд ах нартай бас ингээ хандаж хэлэхэд үнэхээр гоё ингээд урлагаа ингээ цаашдаа тий улам гоё амжуулаад тэгээд одоо шинэ сая ингээд нэг дуугаа ингээд одоо тэмцээнд орж исэн гэж штэ. Тэрийг бичүүл амжаагүй бичлэг нь тумаа гэж байна. Тэгээд би бас утсан дээр бичээд өөрт нь явуулъя гэж бодсон. Над руу явуулаарай гэж хэлээ. Тэгээд ер нь бол одоо бас ингээд юм хөгжсөн юм чинь ах одоо энэ дуугаа бол гоё нийтийн хүртэл бол хоёр ахын дуу бол бас гоё биш шүү дээ. Өөртөө зохиосон дуунууд гэхэд бол янз юм байна. Аялгау сайтай гоё байна. Тэгээд ах нартаа бас амжилт хүсээд одоо тэгээ маргаашийнхаа одоо ажилдаа санаа зовоод өнөөдөр бол ингээ сайхан спорт урлагаар бүтэнгээр нь явлаа. Тэгээд одоо харж амрыг да. Орой минь ажилласаар л байна шүү дээ. Таалагдж байна. Айгуу сайхан дэлгэр том цонхтой тий. Унтлагын өрөөд тустаа. За ингээд том өрөөндөө бичлэг зураг авалт ихэд манай баг хамт олонныхоо бүгднийг багтаахаар орон зайтай таалагдж байна. Гэхдээ одоо тэгэл ингээл амар ачаалттай явхаар ч одоо ерөөсөө хүнд ерөөсөө хамгийн хурдан би яг ингэнэ гэж мэдчихсэн л да. Ерөнхийдөө бол нэлээд ачаалттай байх магадaltaй байна. Тийм учраас бол шүлнүүдээ бэлдээ те маха бэлтцсэн байхад бол орж ирээд нэг хитрхи их ачаал өгж баг хамт олно хүлээлгэчихгүй шиг эвтэхэн дуусчих байхаа тий гэж бодож тооцоолсон учраас бас надад үлдэгдэл банш маань байгаа. Тэр банш ихний өдрийн банш бол намайг нэр үнэ аварж ин дөө аварж ин. Тэгээ одоо харин одоо банштай хар шүлөө хийх үдэл гэж бодож шít. Түүний хувьд жирийн үед ч жижиг том олон ажилтай үед ч бүх зүйлийг төлөвлөдөг. Түүнийхээ бэлтгэлийг хангадаг. Манай шоуны турш хийдэж байгаа олон хоолны нэр төрлийгч урьдаас төлөвлөөд ирчихсэн нь энэ үлээ. За ингээд хоньны ясныхаа мүлжүүрийг ингээд хийцэн үнэхээр гоё байгаа байхгүй. Тэгээ бурхны авралаар гэдэг шиг манайх өнөөдөр нүүдэл суудал хийгээд гатаа амар халуун байсан учраас хөргөчнөөс гарсан мах маань буудалтай байрших гэж машин дотор явсаар гоо сайхан гисчиж. Бурхан намайг ийсэн байна. За гэхдээ энэ одоо яг жинхэнэ хоньны ясны мүлжүүрийн нэг одоо жишээлх юм бол энэ шаантнаас гарсан мүлжүүр юм л да. Би одоо хаанаас гарсан мүлжүүрийг барайл шууд мэднэ. Энэ бол шаантны одоо энэ хардаа одоо шагаа болгон шаантны хэсгийн одоо бол толгойн хэсэгтэй дэг мүлжүүр байна. Цаахан шүлнөөс хийгээд өгнө. За шүлнийхөө талыг хийнэ. Өглөө энэ шүлөөр бас би ч маргааш өглөө бас амар гоё нандин хийж идэх гэж байгаа штеп. Өө тэгээ дээрэс нь энийг хардаа та нар нэрээ. Энэ нөгөө сайхан хүзүүний ясны шулаан донд байдаг нугас хүртэл явж ш. Гоё юу? Боён. За одоо энэ маха хадгална штеп. Энэ маха хадгална. Энэ шүлөөрөө би одоо маргааш үхрийн ясны шүлтэй 7 банштай хийцтэй цай чанж байна. Тэр чигээрээ пробиотиктэй, амин дэмтэй, уурагтай, эрдэс бодистой ийм сайхан шүл гарч ирж байна да юу. Баян айлын өгч угаас та нар боддоо энэ халбагдахад л зүгээр ёо. За өрөө минь төчтэй. Надад ер нь бол овоо юм байгаад байгаа ш тас. Бас ч гэж
бол яг хоо давс юу гэж болно. Би нөгөө юугаар нэг давс идэхгүй одоо нөгөө жоохон кускаж идэх та. Тэ нүүдэрч одоо зөндөө мэдээгүй явсан. Тэр одоо нөгөө мөсөн чихрээ гоё. Ингээд теорктод энэ дотор амталж ш тас. Энэгээр өөрөөл тийм ээ. За энийг гоё утгаж. Яг энэ хэмжээтэй гайхах ус ичдэг байхгүй. Тийм усыг л тэгэл нэг хэмжээнд ухахаар за болно. Ихтүүлж бас болохгүй. Магадгүй энэ зог өглөөний хоол болох ч боломжтой. Чингөө яваад айхтар хүн өрөхгүй ч гэсэн ингээд нөгөө толгойлсгаад ингээд сатаараад яваад байгаа гуч орой бас ингээд хүн тий сэтгэлээр явс тиймэр би очиод нөгөө 1000 төгрөгөөр юу аавна гэдэг толгоо гашгаад ирж штэ. Тэнгуутаа хоол за юу хийх юм бэлээ бодохоор бас юу яадаг гэж магадгүй. Гэтэ яг харьцангуй бол гайгүй байна л да бид ч бас мэрэгжлийн тоогоос нар энэ чинь тэгээд яаж игээл болгочихсон гэсэн. Одоо ингээд надад бол энэ дотор бол махан тэр юм байна штэ. Одоо би орой унтах гэж байгаа юм чинь бас нэг хайхтар мах идэх хоо цаах өндөг уур гэж те. Тэгээс жоохон глюкозтай жоохон сахар нэмэл тэгээ өөрөө жоохон ургамлын тос юм эсвэл одоо гүнжлийн тос юу их гоё болно. Жоохон соёс соус юм ингээл хуглаад идчихдэг байхгүй. За би одоо энийг ингээд гоё ингээд аягандаа ингээд жигнэ тавьчихна. За ингээд халуун өдрүүд үргэлжилж байна. Дархан чинь стаата халуун газар юм байна. Тэгээ машиндаа суухдаа зураг авалтын үеэр за орой гэртээ ингээд бүх цаг үед бол арсны маань чийгшлиг бол маш хөөрхөн хангаж байгаа. За алоэ вера гэдэг энэ одоо чийгшүүлэх спрей байгаамаа. За энэ болохоор алоэ гэдэг зүйл чинь болохоор өргөслийн эсэргүүцэлгээтэй арсыг маш сайн чийгшүүлж өгдөг тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээ та бүхэн манаас энэ бүтээгдэхүүнийг бол дөрвөн улирлын аль цаг үед бол хэрэглэхэд бас тун тохиромжтой санагдсан. Nature Republic гэдэг шүү дээ. Нара шир сүдэр цаашаа чи бас аксессуар бас явж байгаа юм хөөе. Эндүү юм ба энэ машин дотор сэгсрэгдсэн байна. Энэ дотор миний одоо өнөөдөр зүүсэн юмнууд явж байгаа. Энд болохоор бас чулуун үнэт хэдлүүд бас явж байна. Энэ дотроос юу гарч ирэх нь вэ? Сувд байж магадгүй юм. Өчигдрийн зураг авалтаар хэрэгэлсэн сувднууд. Яах ингэж нэг шүл. Ингээл миний ингээл эхний өдрийн бэлтгэсэн шүл ямар гоё юм те. Хүн өөрийнхөө ажлыг хөнгөвчүүлж маш олон зүйлийг нэг дор хийх боломжтой болохын тулд бэлтгэл ажил, хоол тэжээлийн зохицуулалт те. Хувийн зохион байгуулалт, хуваарлт гэдэг зүйл маш чухал гэдэг байна шүү дээ те. Манайхаа. Би бол ерөөсөө эсэглэн төрлийн одоо ааруултай, арцтай шүлэг идэж хийж юм жаргадаг. Харин энэ удаагийн энэ бүтээгдэхүүн бол яг тэр мэдрэмжийг төрүүлэнгээ 700 тэрбум ашигтай бактеритай, цор ганцхан антибиотик төсвөртэй, мөн дээрээс нь бүдүүн гэдсэнд очдог. Олон төрлийн шимтэй шинэ хоньны шөлөө тавтай зооглоорой. Яг энэ дэр айда хүний амьдраа игэл жирийн боловч энэ хэм бидээ багтахааргүй их хүслийн далай юм да гэдэг дуу үнэхээр санагдаж байна. Нэг л жирийн үү? Нэг л жирийн. Би нэг яасан хаягдл болох гэжсэн ясыг аваад өнөөдөр ингээд өөрийгөө тэтгээ сууж ийн. Их хүслөө хүсэл тооцоолсон уу тооцоолсон. Би энийг миний ходоод надад шимт хижээл өгнө гэж бодсон уу бодсон. Өчигдрийн залуугийн дуулсан дуу яг л өнөөдөр сонсогдож ин чихэнд гоёнаа. Би хоол бол хайр юм. 21 бол бас ухаал юм аа. 21,000 реалити шоу бол хүнд ухаал хайрлахаар юм байна. Би бол өөрийгөө энээс ч илүү цаашаа явахыг бас олж харлаа. За. Одоо сайхан эндээс аваад өндгөө гоё цэлцгэлсэн байгаа ч та. Ингээд хараа. Одоо энэ дээр ингээд юу бол 9 чихэр асгаал паяднагчхад тэгээд ингээд яг гоё таарчих болно шүү дээ. За. Орой болж байгаа юм чи бас зөөл латэ ой да. Уул нь энийг бол өглөө идвэл их зүгээр гэдэг. Тий, ингээд хараа ингээд дүүж болцсон. Яг өшөө амтлан гоё амтлагыг соёс авс
тос хийгээд бас идж болно л доо. Тэгээ яг энэ бол би нөгөө жоохон мөсөн чихэртэй амталж шүү дээ. Өөрийнхөө бас нөгөө юугаа шимт хижээлээ бодоод маа хадаа. Нэг өндгийг юу ачаар ингэж бас эрүүл мэнд те тустай. Би ч бас нэр өндөрний хажуугаар бас нэг помидор өнгөрч болох юм биш үү? За ингэ нэг сайхан угаацсан. Оюун бодолд хүн ямар ч тохиолдолд яаж амьдрах арга олдог нь үүнээс харагдаж байна. Тэр дундаа монголчууд дэлхийн улс орнуудад тархан сууршихдаа дасан зогцно гэж дааж үзүүлж өгөн шүү дээ. Нүүдэлчин ахуй амьдралтай монголчуудын уламжлалт юунд нөлөөлдөг үзье. За ингэ манай Event Nature Republic би одоо арьс ашиглагын бүтээгдэхүүнийг одоо 7 өдрийн хэрэгжиж шүү дээ одоо тий. Гадаа эдийн хадам уус миний ашиг бас хамгаалж ах шиг байна. Тэгээ энэ болохоор ер нь өдөр болгоно нэг янз бүрийн гоё жимсний юм. Өнөөдөр болохоор энэ нэг бас нэг мандрин төрлийн нэг юу гэдэг үлээ улааны солонгосууд айгүй хэрэглэдэг шүү дээ тий. Жимс одоо Азийн бусад орнууд. Тэгээ энэ болохоор яг одоо арьсыг бас нэг шимт хичээд зөөллөөд одоо тэгээд нэг одоо арьсанд шимт хичээд өгөх нь. Тэгээ жимсний өөрөөх нь одоо байгалийн гаралтай одоо веган тий маск учраас одоо би өнөөдөр чинь одоо яалаа хоолаа. Гэтэ өнөөдөр нэг цэвэрхэн явж байгаа юм чинь тэгээд энэ байгалийнхаа маскыг тавиал орлогоогүй да. Энэ би нэг анхны өдөр чинь нахта нүүрэн дээр тийчгээ тавиад унтцсан шүү дээ. Өглөө нэг арьсантай нэг юм нүүрэн дээр нүүр явж байгаа нэ өөрөө айсан шүү дээ гэдэг шиг. За хойд тэгэл юм хэрэгэл сурж штэ бас. Эн чинь би амьдралдаа бас ингэж ер нь үзээгүй ш. Яг маскыг бол манай охин гэдэг аваа тавиач гэдгээс нэг хоёр удаа тавьж үзчихсэн. Тэр тос мосыг бол төгөж үзээгүй зүгээр. Ер нь бол үзээгүй. Энэ дэр нэг жоохон босс шиг хөвтөд том өрөөндөө хөвтдөг шиг. Хүний л амьдрал шүү дээ, тий. Бид нар чинь энэ хороо дээр бүгдээрээ хоёр дахь удаага амьдраагүй, анх удаага амьдарч байгаа хүмүүс. Бид бүгд чинь бүгдээрээ алдаа оноотой амьдралыг харах үнцөг, анхны төсөөлөл бүх юм болвол анхдагч байдаг. Хүн болгон дээр анхдагч шүү дээ. Тэгэхээр бол амьдралыг бид нар бол яг хүсэж мөрөөдснөөрөө бол туулах бол аргагүй юм. Аргагүй шүү дээ. Боломжчгүй. Яг хүслээрээ туулдаг хувь заяа бол ховорхон тохиодог байх гэж би боддог.
хүсээд ч тэр хүслээр болдгоо бас хувь заяа гэж байдаг. Тэр амьдралыг бол тийм амьдрал хувь заяа тохиолоо гэдээ бол эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ хүн бол ахаал мэдээж дахиад амьдрах ёстой шүү дээ. Урагшаа алах ёстой тий. Гэхдээ тэр хооронд бол амьдралын алдаа оноо маш гоё нюансууд амьдралаас мэдэрч болох бүх одоо тэр цаг хугацааны үн цэнтэй зүйлүүдийг тий мэдрэмжүүдийг аваад ухаарл хайрлаад тий тэр дурсамж болгон ухаарл хайрлаад тэр он цаг хугацааны дараа бол дахин тий шинэ мэдрэмжээр амьдрах боломж байдаг гэдгийг бас харах өнцгөө нээх ёстой юм шиг надад санагддаг л та. Эмэгтэй хүний амьдралд бол 3 үе шат байх шиг харагддаг л та. Залуу үедэр эрчтэй хүчтэй сайхан тий аав ээжийн гал голомтноос ямар ч амьдралын асуудалгүй ингэж гарч ирэхтэй хүн одоо эмэгтэй хүн болвол тий маш гоё юу гэдгийг гоё сайхан тий карьертэй залуу. За тэгэл маш гоё цэвэрхэн хувцалдаг, унах унаатай, орон байртай гэл шалгуурууд байдаг л да эрдэм боловсралтай гэл те ийм шалгуурууд байдаг. Тэр шалгуурыг тухайн залуу ч юм уу эмэгтэй бас олж авахын тулд маш олон тийм эзтэй даваа нухчаг туулж гарч ирсэн. Тэр замналыг бас хүн хүлээн зөвшөөрж үнэлэх ёстой. Тэр цаг хугацааны нэг ийм харилцаа авах шиг байгаа юм л та. Одоо ир эмийн хооронд тэгээ сонирхож гоё ингээ тий содон юм ингээд сонирчрахдаг юм яг л юу гэмдэ нэг гоё дэнгийн ирвэхэ шиг гэдэг юм уу богинохон цаг хугацааны тэр зүйл рүү шунна гэдэг богинохон цаг хугацааны 2 дугаарх замнал за мэдээж тэр харилцаа ингээ яваад боломжийн санагдангууд дараагийн нэг харилцаа болохоор эмэгтэй хүний хувьд бол өөр хүүхэд төрүүлээд гэртээ суугаад ч юм уу тий яг нөгөө нэг биеэс 2 хүн тасарч байгаа тэр цаг хугацаанд эмэгтэй хүн бол маш их дааврын өөрчлөлтөнд орж тий ингээд дахин ингээд төрж шинжлэгдэж явах тэр цаг үед хэрвээ нөгөө тэр эмэгтэйг ойлгохгүй гомдоож тий тэгээд аргагүй шүү дээ өөр өдмийн төрүүлж өгж штий тэр хүн эмэгтэй хүн яа гэж төрүүлэх юм сайхан амьдрал гэж төрүүлж байгаа шүү тэр мэдрэмжэн дээр нь жаахан анхаарал тавиад урам зориг өгөөд тий хайрлаад зүгээр хүн биш тий эд материалаар бол дутдаггүй л тий би зүгээр л амар амгалан амьдралыг хүсэж байна. Би цаашдаа амьдрна. Хүний амьдралын нэгэн мөчлөг 60 магад 100 жил байх. Гэхдээ энэхэн хугацаа нь гариг иргэсийн дунд хормын төдий гэдгийг санах хэрэгтэй мэт. Өөр тохиолдсон энэ хормын цаг хугацааг хайртай бүхэнтэйгээ өнгөрүүлэх нь зовлонгийн хийгээд жаргалын энэ ертөнцийг илүү утга төгөлдөр болгодог билээ. Энэ дэлхий инэрлих байж хайр түүнийг ундлан усалдаг. Харин түүнээс хизээж хувиршгүй эцэг эхийн үрээ гэсэн нандин холбоо байгаажээ. Хайраар сэтгэлээ дүүргэсэн эрхэм оролцогчид минь энэ цувралын 7 дахь дугаараа ийн үдэж байна. Үзэгч танд хайраар дүүрэн байхыг ерөөж энэ дугаараа жаргая. Түр баяртай үзэгчтэй. Явж л байна шүү дээ. Тэгээд одоо идж байгаа нь өөртөө тааруулаад тэгээд өсөө чангалаад явж л байна да. Чиний хувьд яаж байна? Дэжгүй нэг юм яваад л байна. Явж байгаа хөө. Бид ч одоо хоолны бурхан тэнгэртээ ойрхон явдаг ус гаагүй л бид энэ ч таа. Та яг нэр ингэсэн. За одоо хөргөчөнд байгаа хүмүүс. Үнийг аваач. Надад нэг за юу байгаа юм те. Гэрлийн байцагч байна. Тогны зал тархсан. За сайн байна уу? За сайн байна уу?